Сайн бацгааны хүүхдүүдээ та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээл Монгол хэл. Монгол хэлнийхээ сураг хүчийг гаргаараа мөн дээр улаагараа өчтөө. Дараах зөвлөгөөийг уншия. Ажил хийж хүн болдог. Ардавж хүлээг болдог. Бид нэр өнөөдөр үзэх сэдэв маань ажил мэргэжлийн талаар байна. Энэ ямар мэргэжилтэй хүн бэ? Зөв эвч. Энэ ямар мэргэжилтэй хүн бэ? Тогооч. Зөв багш тийм ээ. Хүчигчд сайн уу? Дараа өнөөдрийн бидний үзэх сэдэв ажил мэргэжил. Сэдвээ тавиурахчтай ажил мэргэжил. Алах хадаас нийлүүлэн амьдралын хэрэгтэй зүйлийг хийн бий. Энэ алах хадаас нийлүүлэн хийдэг ямар хүн байх вэ? Ямар мэргэжтэй болов? Ямар мэргэжтэй хүн байх вэ? Зөв мужаан. Дараагийнх нь хараарай. Уянгалах сайхан хоолоогоорой. Уйрааж чадна бий. Энэ ямар мэргэжтэй хүүхдүүд вэ? Зөв ямар мэргэжтэй хүн байх нь? Сайн байна. Дуучин байх нь шүү дээ. Их нь хараарай багштай. Уранхай цорхог эвлүүлэх. Урангар надад бий. Тэгвэл энэ ямар мэргэжтэй хүн юм болоо? Зөв ойдлчин. Их нь амттан бүхнийг хийн бий. Энэ тэгвэл ямар мэргэжтэй юм болоо? Зөв тогооч. Маш сайн. Бид нар тэгвэл өнөөдөр үзэх хичээл маань ажил мэргэжлийн талаар байна. Асуулт асууж сурцгаая. Багш нь асуулт асуулаа шүү. Та нар хариулаарай. Танай аав ээж ямар мэргэжилтэй вэ? Танай аав ээж ямар мэргэжилтэй вэ? Хариулъя хүүхдүүдээ та нар дэвтэрдээ бичээрэй. Хариултын дэвтэрдээ бичээрэй. Манай аав. Энэ цэгийн оронд аавынхаа мэргэжлийг бичнэ. Жишээ нь жолооч, тогооч, эмч, засварчин, сантехникч гэх мэргэжлэн аавынхаа мэргэжлийг бичнэ. Манай аав мэргэжилтэй гэж бичээрэй. Дараа нь манай ээж. Өмнө нь ээж чинь ямар мэргэжилтэй вэ? Эмч, тогооч, багш, эдийн засагч, нэгтлэн бодогч гэх мэт зэрэгээр ээжийнхаа мэргэжлийг бичнэ шүү. Манай ээж тогооч мэргэжилтэй. Тэгвэл манай ээж тогооч мэргэжилтэйгээд багш нь ямар өгүүлбэрээр хариулж байна? Зөв. Бүтэн өгүүлбэрээр хариулж байна. Дараагийн асуултыг хараарай. Танай өвөө эмээ ямар мэргэжилтэй вэ? Үүнийг бүтэн өгүүлбэрээр хариулж бичээрэй. Дэвтэр дээрээ хүүхдүүдээ бүтэн өгүүлбэрээр хариулж бичих юм. Бүтэн өгүүлбэр гэдэг нь саяны багшийн хэлснээр манай гэж аваад бүтэн өгүүлбэрээр бичнэ шүү. Манай өвөө тийм мэргэжилтэйгээд бүтэн өгүүлбэрээр бичээрэй. Ямар үсгээр төгссөн үг байна вэ? Мөн ийг, эмүүгийн ийг, эрүүгийн ийг хэрхэн залгаж бичих вэ? Сайн хараарай багштай. Барайч. Хараарай. Барайч. Ямар үг вэ? Эр үгүй, эм үгүй. Зөв. Эр үг тийм ээ. Эр үгэнд бид нар ямар ий залгадаг вүлээ? Эр үгийн ий залгадаг. Гэхдээ хүүхдүүдээ хараарай. Барайч гэдэг юм байна. Багш нь ямар ий залгаж чинь хараарай. Барайч ийг эм үгийн ий залгасан байна. Энд ямар үсгээр төгссөн байгаа лээ? Ч үсгээр. Өмнөх хичээлдээ бид нар үзсэн байгаа тийм ээ. Барайчийг. Зураач. Тэгвэл юу ах вэ хүүхдүүдээ? Зөв. Зураачийг. Дараагийнх нь харъя. Хуульч. Энд юу ах вэ? Хуульчийг. Дараагийнх нь хараарай. Багшийн. Сайн байна.
Эдгээр үгсүүд дандаа эр үг мөртлөө им үгийн и залгасан байгааг сайн анхаарч хараарай. Сувлагч. За харъя ямар үг байх вэ? Сувлагчийг эмүүн адил энэ үгийн и бичиж байна шүү. Дараагийнх нь хараарай. Зохиолч. За ямар үсгээр төгссөн бэ хараарай. Тэгвэл багш нь ямар үг ямар и залах бол эр үгний юу эм үгийн эм үгийн и зохиолчийг. За харъя отож. За багш нь ямар үг залах вэ? Эм үгийн и отожийг. Дараагийнх нь харъя тогооч. Тэгвэл багш нь ямар и залгаж ийн хараарай. Тогоочийг. Мөн найдал эм үгийн и залгаж байна шүү хүүхдүүд. Өмнөх хичээл дээр үзсэн байгаа цэргийн санаж байгааг сайн хавч. Тэгвэл ямар хавчийг эм үгийн и залгаж. Талтагч ийг мөн эм үгийн и залгаж байна. За сайн дасгалуудыг хамтаар хий. Мөн иш үсгээр төгссөн эр үгэнд и бичнэ. За дэвтэр дээрээ сайн бичиж аваарай багш та. Иш үсгээр төгссөн эр үгэнд и бичнэ. Сайн байна. За тууж ийг алийг залгаж очих вэ хүүхдүүд ээ? Бодороо. Энэ ямар үсгээр төгссөн бэ? Үсгээр төгссөн. Тэгвэл ямар үсэг ийг залгах уу? Эм үгийн ийг залгах. Маш сайн. За одоо харъя ач. Эр үгийн и залгах уу? Эм үгийн и залгах. Маш сайн. Эм үгийн и залгах. Яагаад гэвэл үсэг байна. За сурагч. Мөн найдал үсгээр төгссөн учраас ийн залгах. За товч. Ямар вэ? Мөн найдал эм үгийн ийг залгаж. Яагаад гэвэл үсгээр төгссөн байна шүү хүүхдүүд. За энэ дээр харъя тал. За энэ дээр багш эр үг нь тийм ээ. Эр үгэнд ямар и залгах вэ? Сайн бодно шүү. Талын. Сайн байна. Талын. За гарц ийг эр үгийн и. Сайн байна. Гал. Одоо гал дээр эр үгийн и залгах уу? Эм үгийн и залгах уу? Хараарай хүүхдүүдээ. Галын. Маш сайн. Галын. Олцыг алийг залгах уу хүүхдүүдээ? Эр үгийн ийг. Олцыг. За дэвтэртээ маш сайн зөв бичиж аваарай хүүхдүүдээ. Дараагийн үгийг үгээр таслаарай. Эзэмшсэн. За 3 гээгүүлэгч дараалан орсон байна. 3 гээгүүлэгч дараалан орсон бол хаагур нь таслах үлээ? Сайн бодоорой. Мөн гээгүүлэгч үсгнийхээ хаагур нь таслах үлээ хүүхдүүдээ? Сайн бодоорой. Дэвтэртээ бичээд үгээр таслаарай хүүхдүүд. За дэвтэртээ бичээрэй багш та. За бичсэн байна. Багшийнхтайгаа хамт харъя. Эзэмшсэн. 3 гээгүүлэгч дараалан орсон байна. Сүүлчийн гээгүүлэгчийн өмнөр нь яасан байна вэ хүүхдүүд? Тасалсан байна. Сайн харна шүү. Дараагийнх нь мэдлэг. 2 гээгүүлэгч дараалан орсон байна. За 2 гээгүүлэгч дараалан орсон байвал хаагур нь таслах үлээ? Сайн санаарай. Дэвтэртээ бичээд үгээр таслаарай багш та. За харъя мэдлэг. 2 гээгүүлэгчийнхаа дундуур нь тасалсан байх шүү дээ. Сайн байна. Дараагийнх нь харъя тогооч. За ихшгийн дараа гээгүүлэгч орвол хаагур нь таслах үлээ хүүхдүүдээ? Сайн бодоорой. Ихшгийн дараа гээгүүлэгч орсон байна. Сайн хараарай. Ихшгийн дараа гээгүүлэгч орсон. Тэгвэл яаж таслах вэ хүүхдүүдээ? Сайн хараарай. Тогооч. Гээгүүлэгчийнхаа хаагур тасалсан байна. Өмнөр нь тасалсан байна. Ихшгийн дараа гээгүүлэгч орвол гээгүүлэгчийнхаа өмнөр нь тасалдаг тийм ээ хүүхдүүдээ? Сайн. Дараагийнх нь хараарай. Бодолдогч.
гүйгүүлэгчээр хоёр гүйгүүлэгч дараалал орсон байна. Тэгвэл яаж таслах вэ хүүхдүүдээ? Сайн хараарай. Өө зүг бодлогч, рүү давлагч, рүү ишгийн дараа гүйгүүлэгч орно. Гүйгүүлэгчийнхаа өмнөөр нь тасалсан. За хоёр гүйгүүлэгчийн дараалал орсон байна. Тэгвэл хоёр гүйгүүлэгчийнхаа дундуур нь таслав. Тийм ээ хүүхдүүдээ? Сайн байна. За зураач. Яаж таслах вэ хүүхдүүдээ? Хэрхэн таслах вэ? Сайн хараарай. Зураач. За харъя. Зураач. За гүйгүүлэгчийнхаа мөн ишгийн дараа гүйгүүлэгч орсон байна. Гүйгүүлэгчийнхаа өмнөөр нь буюу тасалсан байна. Тийм ээ? Зураач. Дараагийнх нь дараах эхийг уншиж ойлгож дэвтэрт хуулж бичиж үгээр зааглан зураарай. За багш нь эхийг нь уншиж өгье. Дэлхий. За гарчиг маань дэлхий. Дэлхийн бөмбөрцөг нарны аймгийн цорын ганц амьд ертөнц юм. Хүн төрлөختөн амьдран буй их дэлхийг судлан шинжилсээр иржээ. Бөмбөрцөг дээр нарны туяа туссан хэсгийг өдөр, нөгөө талыг шөнө гэдэг. Нарны аймгийн 8 том гаригийн нэг нь манай дэлхий юм. За үүнийг хүүхдүүдээ яана гэсэн бэ? Үгээр зааглан зураарай. За үгээр зааглан зурхыг гайхаж байж магадгүй. Багш нь хэлж өгье. Жишээ нь дэлхийн. За үгээр яаж таслах вүлээ? Хоёр гүйгүүлэгч орсон бол хоёр гүйгүүлэгчийнхээ хаагур нэглээ багш та. Өө зөв. Дундуур нь тийм ээ? Дэлхий. За харандагаар тэгвэл ингээд үгээр заглан зурх нь шүү. Харандаага ашиглан үгээр заглаж зурх. За дараагийнх нь бөмбөрцөг. За хоёр гүйгүүлэгч мөн дараалан урсан байна. Энд мөн хоёр гүйгүүлэгч дараалан урсан байна. За тэгвэл багш нь яаж таслах нь хараарай. Бөмбөрцөг. За хэдэн үетэй байна? 3 үетэй. Мөн харандаагаараа үгээр заглан зураарай. Гэх мэтчлэн эдгээр үгсийн үгээр таслах боломжтой үгсийг харандаагаар заглан зураарай багш та. Гэрийн даалгавар маш сайн хийгээрэй. Сурах бичгийн хуудас 43-44. Дасгал 1-ээс 10-ыг хийгээд багш руугаа явуулаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.